За энэ удаа хамтын ажиллагаа за бүсийн нийгмийн эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн хөгжлийн түнш байгууллагууд болон оролцогч талуудын хамтын ажиллагаа цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр олон улсын сайн туршлагын талаар энэ удаагийн салбар хэлэлцүүлгийн үеэр бид ярилцсанаа. За ингээд панелистуудаа танилцуулъя. Улсын хурлын даргын ажлын алба Инх Гэрэл. За Монгол Улсын их сургуулийн багш доктор профессор Бат Цэнгэл. Шинжлэх ухааны технологийн их сургууль бизнесийн агсан төвчний сургуулийн тан лабораторийн захирал Одон Чимэд. За Үн мөнхийн Монгол байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн захирал Мөнх Баяр. За мөн Стенер судалгаа хөгжлийн хүрээлэнгийн захирал Артдаг Батнаар ирсэн байна. Ингээд энэ өдрийн минь төргийа. За ингээд энэ удаа бид хамтын ажиллагаа учраас ерөнхийдөө түнш байгууллагууд олон улсын хамтын ажиллагаа за ерөнхий бүс хэрхэн яаж бас хөгжих вэ гэдэг талаар ярилцсанаа. Ингээд эхний асуултыг Инх Гэрэл танд тавьж байна. За бүсийн эдийн засгийн хөгжлийн өсөлтийг хангах чиглэлээр Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэ оршоо хөдөлгөөнийг орон нутгийн онцлогт нийцүүлэн хөгжүүлэх олон хамтын ажиллагааны талаар та бас саналаа хэлээч гэж хүсгэсэн. За сайн бацгаана уу, та бүхэнд энэ өдрийн минь төргий. За хойд бүсийн тухайд бол бүсийн хөгжлийнхаа тэргүүлэг чиглэлийг бол 3 үндсэн салбараар тодорхойлчихсан байж байгаа. Тэгэхээр өмнөх панел хэлэлцүүлэг дээр бол энэ асуудлаараас тодорхой ярьсан. Нэгдүгээрт л хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн парк, за хүндүүлэлт ажилтнууд, аялал жуулчлал гэсэн энэ яг 3 төрлөөр хөгжүүлэхээр зорж байгаа. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбарт нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 12% хөдөө аж ахуйн салбар эзэлж байгаа. Тэгэхээр ан 12% бас 90 гаруй салбар нь мал аж ахуйн салбар дээр тулгуурлаж байгаа. Тэгэхээр сүүлийн үед Монгол Улсын засгийн газар болоод их хурлаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын баримтчүүд за цагаан алт хөтөлбөр байгаа. За хүнсний хувьсгал гэх мэт энэ бодлогын баримтчүүдэд туссан ажлууд ерөнхийдөө үйлдвэрлэл, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, за түүнтэй холбоотой нөөцийн тогтолцоог зөв болгоход энэ чиглэгдсэн бодлогын арга хэмжээ бол явж ирсэн. Гэхдээ яг энэ мал аж ахуйн эрхэлж байгаа малчин өрхийн амжиргааг дэмжихтэй холбоотой эдийн засгийн арга хэрэгжилж байгаа энэ хөтөлбөрүүд бол хангалтгүй байсан гэж үзэж байгаа. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд 2024 оны 2 сард бол Монгол улсад за зуудын нөхцөл байдал нүүрлээд за энэ онд бид нар 8.1 сая малаа алдсан. За өнгөрсөн онд бол 6.5 сая мал алдсан. Тэгэхээр энийг эдийн засгийн өртгөөр наваад үзэхээр 2 их найд орчим төгрөгийн хохирол амсжээ гэж харж байгаа. Тэгэхээр энийг ерөөсөө бид нар хөдөө аж ахуйн салбараа яаж хөгжүүлэх үү, дээш нь гаргаж ирэх юм гэдэг дээр судалгаа явуулаад үзэхээр ер нь малчтад хандсан энэ хөрөнгө оруулалтын зээлийн тогтолцоо байдгүй юм байна. За малчтад зориулж байгаа энэ зээлийн бодлогод өөрсдөө дандаа хэрэглээний зээл талдаа явдаг байна гэдэг энэ шийдэлт хүрээд за өнгөрсөн хугацаанд бол уламжилт мал аж ахуй, дуур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон түүнийг дагаад энэ 5 их найдын хөтөлбөрийг бол баталж гаргасан. За ингээд орон нутагт засгийн газар болоод төрийн захиргааны байгууллагуудаас бол хүмүүс очиж сургалт хийсэн. За ингээд хоршоо хөдөлгөөн бол албан ёсоор өрнөд за өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бол нэг 560 орчим тэрбум төгрөгийн зээл гаргасан байж байгаа. Тэгэхээр энэний 60 орчим тэрбум нь хойд бүс дээр байгаа. За хөвсгөл болгон Орхон аймгийн за Жаргалан сум дээр бас төлхөө зээлүүд гарсан. Тэгэхээр энэ хошоологчдыг дэмжсэн зээл эзэндээ очсон байж байна. Тэгэхээр энийг цаашдаа доктортой авч явах, за мал аж ахуйн салбарт оруулсан хөрөнгийг яаж өөр бүтээлтэй бид нэр ашиглах юм бэ гэдэг дээр 3 онцлог энэ ажлууд, санаачлалууд бол бий болох зайлшгүй шаардлага байна гэж харж байгаа. Тэгэхээр энэ дээр бол олон талт хамтын ажиллагаа буюу орон нутаг нэгдүгürt энэ талаар маш сайн ойлголттой дэмжлэг бүхий байх хэрэгтэй. Хоёрдугаарт энэ дээр төр хувийн хвшлийн түншлэл орж ирэх хэрэгтэй гэж харагдаж байгаа. Тэгэхээр гуравдугаарт бол энэ хошооны дотоод засаглалтай холбоотой энэ ажлуудыг бол бид нар зайлшгүй зохион байгуулах хэрэгтэй юм байна гэсэн. За ингээд 8-9 сард бол бид нар хошоог байгуулсан, за хошооны зээл авсан малчтайгаа очиж уулзсан. Тэгэхээр энэ дээр бол гол асуудал бас яг түрүүний ярьсан санхүүжилтийн асуудал болоод яг тоног төхөөрөмжийн сонголтууд гэдэг юм уу иймэрхүү асуудлууд дээр бол хошоо дэмжих шаардлагатай байна гэж харж байгаа. Нөгөө талаараа төрийн байгууллагын босод тогтолцооны асуудал. За хөдөө аж ахуйн газрууд нь юу гэдэг
хөдөө аж ахуйн яамныхаа харьяа одоо орон нутгийнхаа одоо эрх мэдэлээр төвлөрөх гэдэг боломж нь бас маш муу байгаад байна. Тэгэхээр энэ дээр бид нар нэгдүгээр түр хувийн хөгжлийн түншлийг оруулж ирээд малчин хоршоодын маркетинг болон менежментийн арга хэмжээнүүдийг бид нэр тусалцаа үзүүлдэг ийм компаниудыг бий болгох бодлогоор дэмжих ёстой. Хоёрдугаар төрийн байгууллагууд орон нутгад дээр байж байгаа төрийн байгууллагуудын тогтолцоог зөв болгох тал руу анхаарах ёстой юм. Гуравдугаар энэ хошууны засаглалыг сайжруулах тал дээр анхаарах ёстой. За энэ дээр бол яг сургаал сурталчилгаа гэдэг юм уу энийг бас мөн одоо мэргэжлийн төрийн бас байгууллагуудын оролцоог бас хангаад ингэж явах боломж бас бүрэн байна гэж харж байгаа. Тэгэхээр энэ одоо орон нутгийн сонгуул зохион байгуулагдаад одоо орон нутагт иргэдийн хурал болоод засаг даргал томилогдож байгаа. Тэгэхээр дараагийн 5 жилийн хөтөлбөр болоод энэ сумын болон аймгийн хөгжлийн төлөвлөгөөнүүд дээр энэ ажлуудыг бол заашгүй оруулж өгөх шаардлагатай байна гэж харж байна. За баярлалаа. Тэгэд бас оролцогчтой хэлэхэд нийт бол хилцүүлэг маань 60 минут үргэлжилнэ. Тэгээд нийтдээ 6 паналист гэж бодвол нэг паналист 10 минут оногдохоор байна. За нэг 2 орчим асуултууд нь асууя гэж ойлгож байна. Тэгээд тэрийг тооцоолоод хариулаад бас сая урд дахь хилцүүлгээс харж байхад оролцогчд маань бас сонирхсан асуултаа асууж тодруулах зүйл байх шиг байна. Тэгээд тийм боломжийг бас нийт оролцогчтой олгоод ингээд нэг 60 минутаа өндөрлөе гэж байна. Ингээд хоёр дахь асуултыг Батцэнгэрл доктор тавьд. Батцэнгэрл доктор Монгол Улсын их сургуулийн хот бүс нутгийн хөгжлийн судалгааны үрэлэнгийн захирал. За тийм учраас илүүтэй нэг тайлбарлаж өгөх болов уу гэж ойлгож байна. За энэ бүсчлэн хөгжүүлэх нь орон зайн төлөвлөлтийн нэг хэлбэр мөн үү? Та энийг тодруулаач гэж байна. За баярлалаа. Та бүхний энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр ерөнхий сайд маань хэллээ. Бид хандлага өөрчлөх ёстой гэдэг. Үүнтэй нэгэн байдлаар бид нар бас зарим зүйл дээр сэтгэлгээгээ өөрчлөх ёстой. Энэ бол бидний орон зайн сэтгэлгээний асуудал юм байна. Монголчууд эртээр үеэсээ орон зай маш өргөн хүрээний сэтгэлгээтэй. Дэлхийг бараг өөрийнхөө их орон одоо гэрээ гэж үздэг байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд бас бидний сэтгэлгээ харьцангуй явцуурч зөвхөн аймаг сум гол усны хэмжээнд очисон. Тэгэхээр энэ сэтгэлгээнээс гарах нэг том арга болвол энэ орон зайн сэтгэлгээг арай өргөн хүрээнд ойлгох явдал юм аа. Тэгэхээр орон зайн төлөвлөлт гэдэг бол өөрөө орон зайн их олон аргыг дотроо орон зайн зохион байгуулалт төлөвлөлтийн олон аргыг бол багтааж идэг. Түүний нэг нь бол энэ бидний одоо хэрэгжүүлэхээр зорж буй үйлчилсэн хөгжил одоо бүс нутгийн одоо хөгжлийн бүс нутгийн төлөвлөлтийн асуудал юм байгаа юм. Тэгэхээр орон зайн төлөвлөлт бол аливаа үйл ажиллагааны орон зайн хуурал нөлөөлж байгаа тэр төрийн гол чиг үүргийг одоо гүйцэтгэх гол хэрэгсэл болж идэг. За дээр нь ер нь бол орон зай болоо юу бол орон зайн төлөвлөлт нь бол өөрөө тодорхой орон зайн эсвэл аймаг бүсийн тодорхой нөөцийг хамтран зөв зохистой ашиглах замаар одоо хөгжлийг түргсгэх за мөн хамгийн гол нь бол хөгжлийн үр ашгийг олон нийтэд хүргэх явдал байдیں۔ Өнөөдөр манай Монгол улсын хөгжил энэ өсөлт одоо эдийн засгийн өсөлтийг өндөр байна. Дотоодын түүний хэмжээ нэмэгдэж байгаа боловч яг бууж байгаа яг иргэдэд очиж байгаа хүртээн жоо байна гэж үзээд байгаа тийм. Үүнийг одоо бий болгох нэг арга бол энэ орон зайн төлөлтийн асуудал байд юм аа. Тэгээ орон зайн төлөлт бол өөрөө их олон зорилготой. Түүний нэг нь бол энэ бүс нутгийн нийгэм эдийн засгийн одоо бүтцийг сайжруулах, за хөрөнгө оруулалтыг сайжруулах замаар бол энэ аливаа нутаг дэвсгэрийн нэгдэл байдлыг сайжруулах энэ явдал байдаг. За өнөөдөр бид нар бол харьцангуй бас энэ нэг зөвхөн одоо өмнө нь бол тодорхой орон нутгийн бие хувийн одоо жижиг одоо ийм ашиг сонирхлууд дамгааж ирсэн. За үүнийг бас шийдэх нэг арга бол энэ орон зайн төлөлт. Нөгөө талаасаа бас энэ өсөлтийн төвүүдийг дэмжих, за мөн хот хөдөөгийн ялгааг арилгах гэдэг одоо бидний энэ асуудлууд байгаа. За хоёрд нь одоо манай яг бидний ярьж байгаа энэ одоо салбарын гол асуудал бол хамтын ажиллагаа байгаа тийм. За хоролцооны асуудал байгаа. Тэгэхээр бол орон зайн төлөлтийн нэг том одоо зарчим бол оролцооны зарчим гэж байдаг. Тэгээд энэ оролцооны зарчим бол ерөөсөө энэ орон зайн төлөлтийг эхлээс нь аваад дуусталт нь бол одоо бүх талын оролцогч нар оролцох ёстой. За ялангуяа шийдвэрлэх, хяналт тавих, за энэ дундаа бол төрийн одоо бүх төвшний удирдлага шийдвэр гаргагчдууд ингээд оролцох ёстой гэсэн энэ зарчмыг бол энэ орон зайн төлөлтөн дээр бол хадгалж идэв юм аа. За сайн төрөлжлөгийн хүрээнд бол би аль гор төвчлээд ярив. Сайн төрөлжлөгийн хүрээнд гэх юм бол мэдээж орон зайн төлөлттэй холбоотой бүс нутгийн одоо энэ чиглэлээр хамгийн сайн төлөлтийгээд хэрэгжүүлсэн улс орнууд бол олон байна. Энэний хамгийн том жишээ бол бидний одоо өмнө орших одоо бүгд найрамдах хятад улс бол энэ орон зайн зохион байгуулалтын олон арга хэлбэрүүдийг ашиглаж одоо энэ өөрийнхөө эдийн засгийн хөгжлийг түргэсгэж байна. За тэндээс бид том
олон янзын гадаад одоо төлөвшлтийг одоо сайн туршлагуудыг авч болно. А мөн Европын холбоо одоо Европын эдийн засгийн комиссоос бол одоо энэ орон зайн төлөлтийн том комисс бий болгоод тэр Европын холбоо анх нэгтгэд бол бас хөгжлийн төвшингээр ялгаатай олон орнууд нэгдсэн. Тэдгээрийн одоо эдийн засгийн хөгжлийн төвшинг одоо ойртуулах, тэнцвэржүүлэх үүднээс бол одоо олон баримт бичиг гаргасан. За мөн хамтын ажиллагааг явуулахдаа юунаас эхлэх вэ гэдгийг хүртэл одоо тодорхойлж өгсөн байдیں۔ Тэгэхээр хамтын ажиллагааг эхлүүлэхийн тулд тухайн бүс нутгийн юм уу орон нутгийн тухайлбал аймаг сумдын дундын одоо хэрэгцээнд байдаг тэр объектуудыг хэрхэн ашиглах вэ гэдгээс тухайлах юм бол одоо байгалийн тусгай хамгаалалттай газар нутгууд байж болно. Сум дундын эмнэлэгч гэдэг юм уу тийм ээ. Ингээд дундаа эзэмших боломжтой тэр газруудаа яаж хамтран ашиглах вэ, яаж хөгжүүлэх вэ гэдэг энэ чиглэлээс эхлээд хамтын ажиллагаа эхлэх ёстой гэсэн ийм зарчмуудыг ингээд гаргасан байгаа. Тэгэхээр бид нар бол энэ дотоод гадаадын энэ олон туршлагуудыг бид нар авч хэрэгжүүлэх боломж бас бидэнд байна. За баярлалаа. Одон чимийн захирал тань загварчил сэтгэлгээний лабораторийн захирал. Тэгэхээр энэ бүс нутгийн хөгжлийн ялгаатай байдлын талаар та нэг мэдээлэл өгөөч. Тэгээд энэ хойд бүсийн хувьд энэ ажлыг бууруулах яг ямар арга зам байж болох вэ? За энэ хойд бүс нутаг өөрөө яг ямар чиг баримтчаад хөгжиж болох юм бэ? Энэ тал дээр бас мэдээлэл өгөөч. За бүгдээ сайн байцгаана уу. За нийтийн 7 бүс болгож Монгол улсыг одоо хөгжлийг жигд тархацтай хөгжүүлэх юм зорилт тавьж явж байгаа нь бол цагаа болсон. За сүүлийн жилүүдэд бол эдийн засгийн өсөлт доктортой нэмэгдэж байгаа. Мөн одоо хамтлал хоршол улсын засгийн газрын бодлогот одоо энэ өршөөлсөн хөгжил бусад бодлогын бичиг баримтуудын уялдаатай байдлыг нэлээд хангах талаар ийм боломжууд тохироо бүрдэж байна гэж үзэж байгаа. За мөн улсын төсвөөс бүс нутгийн хөгжилд зориулсан хөрөнгө оруулалт санхүүжилтийн байдлын шийдлүүдийг гаргаж байгаа нь нааштай байдлууд үүссэн гэж үзэж байна. За Улаанбаатар хотыг одоо жишээ нь хойд бүс нутагтай харьцуулаад авахад Улаанбаатар хотод одоо хүн амын 50% ч гэх юм үйлдвэрлэлийн 70%, нийт үйлдвэр үйлчилгээний 83%, ихтэй сургуулиудын 96%. Энэ болгоны дагаад хэд төвлөрлийн дүүс. Гэтэл одоо хойд бүс нийт улсын төсвийнхөө бол 22 оны мэдээллээр бол 53 их найд төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 33% нь зөвхөн Улаанбаатар үйлдвэрлэлийн хэмжээ эзлээд байна. 19% нь бусад одоо орон нутгийн 6 бүс нутаг энийг эзлээд байна гэдгийг анхаарах хэрэгтэй. За хойд бүсийн үед бол энэ 4.9 их найд. За эндээс 3.4 нь шууд эрдэнэ төлөвлөлтийн үйлдвэрлэлтэй холбоотой ийм үйлдвэрлэлийн хэмжээ байна. За тэгээ ер нь 19%-ийг 6 бүсэд хуваарлаад үзэхээр нэг бүс нутаг дунджаар нэг 2-оос 3 их найд төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл хийж байна гэхдээ. За энэ байдал 33.2 гэдгийг бид харьцуулаад харахад ямар түвшний одоо хөгжлийн ялгаа байгаа нь бол харагдах байхаа гэдэг. За эдийн засгийн үзүүлэлтийн бүх гарц эдийн засгийн үзүүлэлтийн 80% нь Улаанбаатар хотод өвлөрсөн. Энэ одоо бус нутгаа хөгжих боломжийг одоо нэлээд сааруулж байгаа гэж үзэж байна. Үүнтэй хувьд өвдөө орон нутгийн одоо хөгжих боломж бас мөн хязгаарлагдмал байдаг. Энэний эсрэг бол бид нар энэ үйлдвэржилт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хүнд үйлдвэрийн салбаруудаа хэрхэн бус нутгийнхаа онцлогоор хөгжүүлэх жигд одоо хөгжлийн агуулгыг одоо энэ бүсчилсэн хөгжлийн гол концепц нь гэж үзэж байна. За дараагийн ээлжинд болохоор энэ хот хөдөөгийн ялгаатай байдлыг сая ярьлаа. За өөрөө яаж ямар чиг баримжаагаар хөгжих боломжтой вэ гэж. За мэдээж хойд төстэй. Хойд төс бол за эрдэнэт үйлдвэрлэл бол энийгээ дагасан төрөлжилт кластерын гэдэг одоо сая нэгдсэн уралдаан болон энэ урдлын хүмүүс бол нэлээд тодорхой ярьсан. За бүс нутгийн хөгжлийн өсөлтийн төвөөс доошо бид нар яах юм бэ? Сум орон нутаг. За сая их гэрэл панелист ярьлаа энэ
хоршоон суурилсан хорслын хэлбэрийг бид нар яагаад сонгоод байгаа талаар нэг жоохон дэлгэрүүлье. Энэ юу гэхээр хоршоо болвол хөдөө орон нутагт амьдарч ажиллаж байгаа иргэдийнхаа нийгэм эдийн засаг, соёлын хэрэгцээг нийтэд нь хангах ийм боломжтой ийм аж ахуйн хэлбэр юм. За дээр нь энэ хоршоон суурилсан хөгжил дээр бид нар гол анхаарах юм бол аж үйлдвэрийн 6 дугаар үйлдвэржилт гэдэг энэ үзэл баримтлалыг суулгаж хөгжүүлбэл бас их боломжтой хөгжил байх болов гэдэг загварчлалыг бид одоо сүүлийн 2 жил гаргаад ажиллаж байгаа. За энэ юу гэхээр хөдөө орон нутагт ерөө анхдагч үйлдвэрлэл байгаад байна гэсэн юм. Анхдагч үйлдвэрлэл маань одоо мал мах, ноос, тариа будаа, ногооч байдаг юм уу тий. Тэгэхээр энийг хоёр дахь үйлдвэрлэлтэйгээ холболт хийгээд энэ нь одоо боловсруулах үйлдвэр. Өөрөөр хэлбэл урт хугацаанд хадгалах боломжтой ийм боловсруулсан бүтээгдэхүүн болох юм уу. За гурав дахь үйлдвэрлэлийн томьёолт бол энэ түгээл борлуулалтын систем дэвжигтэй орно. За энэ гурван үйлдвэрлэлийг хамтдаа хөгжүүлбэл бид нар орон нутагтаа олж байгаа нэг төгрөг тутмыг 6 төгрөг болгох ийм нэмэн үртгийг бүтээж чадах юм а гэсэн ийм ойлголт байгаа юм. Тэгэхээр үндсэндээ бол анхдагч үйлдвэрлэлээ боловсруулах үйлдвэрлэлтэй тээвэр логистик борлуулалтын сүлжээлтэй нь аль болохоор хөдөө орон нутаг сумандаа дундын хоршооны төвшөнд байрлуулах гэдэг томьёоллыг бас хэлмээр байгаа юм. За баярлалаа. За мөнх хоёр захирал хойд бүсэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бас хэрэгжиж байгаа төслийнхаа тухай хэлээ танилцуулаач. Тэгээд энэ олон улсад бүрчлэн хөгжүүлэхдээ байгаль орчин тусгай хамгаалалтай газар биологийн олон янз байдлыг хэрхэн авч үздэг юм бэ? Энэ талаар сайн жишээ бас илүү сонирхолтой санагдсан. За баярлалаа. Та бүхэн өмнөх танилцуулгаас харсан бах тий. Хэдэн гишүүн яг байгаль орчны талаар ярьж байна. Ямар хугацаанд яриаг өгдөө. Тэгэхээр хөгжил гэдэг өөрөө 3 юмнаас тий. Нэг нь бол за мэдээж бизнес одоо асуудалгүй бол хөгжил байхгүй. Гэхдээ үүний цаана хүний тухай асуудал, байгаль орчны тухай асуудал. Тэгээ энэ гурыг цогцоор нь төлөвлөж ийж, хэрэгжүүлж ийж бид нар хөгжлийн тухай яригдана тий. Тэгэхээр хойд бүсийн тухайд бол яг ингэж цогц байдлаараа хөгжлийн төлөвлөлтийг хийх, тэрийг хэрэгжүүлэх. Тэгээд ялангуяа хойд бүсийн одоо тэргүүлэх чиглэл болсон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бол олон улсын байгаль хамгааллын байгууллагууд бол хамтарч ажиллаж эхэлж байна. Тэгэхээр өмнөх хэлцүүлгээс харсан 20% хүрэхгүй одоо шийдвэр гаргагч нар бол энэ байгаль орчны асуудлыг ярьж байна. Тэгэхээр яг энэ орон зайдаар олон улсын байгууллагууд ороод одоо энэ бүсдэр яаж тогтвортой хөгжлийн төлөвлөлтийг хийх юм бэ гэдэгт туслах боломжтой байна. За манай яг саяны асуусан хөтөлбөрийн хувьд бол бид нар бол бодлогоо гаргацсан, судалгаагаа хийсэн. Тэгээ 15 жил яг энэ хойд бүсдэр яаж байгаль хамгааллыг аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн тэр асуудлуудтай холбосон тийм хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Улсын хэмжээгээр нийтдээ аваад үзэх юм бол бид нар 24 мянган малчинтай 34 сая газар дээр байгаль хамгааллын одоо нутгаар идэвхжүүлсэн байгаль хамгааллын менежментийг хэрэгжүүлнэ. Хоёрт нь болохоор Монгол улсын одоо байгаль аялал жуулчлалч өөрөө 80 гаруй хувь нь тусгай хамгаалтын газар явдаг. Тэгэхээр тэр тусгай хамгаалалттай газруудын менежментийг сайжруулах, шаардлагатай газруудыг бас нэмж авах ажил дээр бас хамтран ажиллах. Тэгэхээр 15 жилийн ийм хөтөлбөр бол хэрэгжүүлэхээр явж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө багцлаад хэлэх юм бол яг 3 юм дээр л бид хэд л олон улсын байгууллагууд ингээ хамтран ажиллахаар төлөвлөж байгаа нь нэгдүгээрт нь бол тэр төлөлт гэж тэ хөгжлийг байгаль орчинтойгоор яаж ээлтэй төлөх үгээд оны олон улсын аргачлалыг Монгол улстай нэвтрүүлэх, хоёрдугаарт нь энэ төлөлтийг хийх шаардлагатай одоо экологийн бүс нутгийн үнэлгээ гэдгийг шинжилээд тасгаад хийх, гуравт нь яг энэ бүсийн анхаарал татсан одоо байгаль орчин суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ямар одоо олон улсын хөрөнгө оруулалтыг нэмж оруулж ирэх юм, ямар одоо төлөлт ажлыг хийх юм бэ гэдэг дээр л хамтран ажиллахаар байна. Тэгээ дараа нь та бүхэн дэлгэрүүлээ танилцуулъя тий. За баярлалаа. Бацаахан докторт микрофон шилжүүлье. Судлаач Бацаахан. За засгийн газрын үзэл баримталд хойд бүсийг хэрхэх тухай илүү тодорхой байгаа. Тэгээ та яг судлаачийн хувьд энэ аялал жуулчлал байгаль орчныг хамгаалах асуудлын урт хугацаанд доктортой хэрэгжүүлэх боломжийг хэрхэн төсөөлж харж байна вэ гэдгийг сонирхсан. Мөн Сэлэн хөргийн сав газар тусгай хамгаалалттай газар нутгийн шүлжээний өргөтгөл бийдсэн экологийн чухал газар мөн үү?
За. Босна тийм үү? За талархлаа. Тэгэхээр энэ хойд бүсийн хувьд төвлөрч чиглэлийг аялал жуулчлал. За энэ нэг талаас одоо оновчтой юм шийдэл байна. Тэгэхдээ Монгол орны хувьд дөрвөн мэдрэлтэй маш ахархан зунтай. За 6, 7, 8 сар. Тэгэхээр энэ дээр үзэхээр зэрэг бас өвлийн аялал жуулчлал гэдгийг зайлшгүй харгалзах хэрэгтэй болно. Нөгөө талаас энэ тухайн очихдоо хөвсгөл нуур орчим, түүний сав газар, тэр саяны улсын өмнөд хаялга, Сибирийн өмнөд хаялга, энэ бүхэн умардын ойтой энэ газарт маш олон хүн очдог. Тэгэхээр тэр аялал жуулчлалын багтаамж нь ямар вэ? Ирсэн гадны одоо жуулчдын гад үзэх зүйл бол Монголын байгаль ан амьтныг ургамлыг илүү сонирхдог. Гэтэл бид тэр алсарсан зэвүүд нутагт хүмүүс очих дуртай газарлууд дид үз. Үгүй. Ингээд бодохоор бид энэ дээр аль чиглэлийг одоо хөвсгөл орчмыг байх юм уу? Эсвэл зэд хамтын нуруу, бүтээлийн нуруу дамнсан хүн хэрцэн гойцсон улсын хэлийн бүс орчмод илүү төвлөрөх үү? Гадны хүн ярьж байгаа шүү дээ. Гадны хүнддэх юм дөө. Ингээд бодохоор зэрэг хойноосоо аз болж Сибирээс орж ирдэг ялангуяа төмөрд идэх юм бол маш олон амьтан Монгол орны тэр ховордсон амьтад хойд бүсэд дандаа Оросын холбооны улсын Сибирээс тэтгэгдэж байдаг. Энэ тохиолдолд бид зөвхөн хөвсгөл нуур дээр ачаал нэмэхээс илүүтэйгээр тэр гадны жуулчдын сонирхож байгаа тэр газруудад харьцангуй тийм одоо нүсэр бисгэд ичсэн очиход тийм олон хүнтэй биш жижиг энэ аялал жуулчлалын төвүүдийг тодорхой газар нутаг дээр нь дөрөөлөд экосистемийн хэв шинж дээр нь дөрөөлөд гаргачихвал илүү сайн болно. Ялангуяа тэр аялал жуулчлалын тусгай сонирхлын аялал жуулчлал гэж ярьдаг. Тусгай сонирхол. Зүгээр очиод нэг газар хараад явах биш. Амьтны фото сафари гэдэг амьтны зураг авах сонирхолтой. Монголын энэ орон зайн хувьд хамгийн сонирхолтой нь зэрлэг цаавуг. Энэ нь Арктикийн тэр түндрийн уулын хэв шинжийн түндэр Монголд байдаг. Европт хамгийн ойрхон газар түндрийн тэр гайхалтай биом гэж нэрлэдэг дээ. Тэрийг үзэх мөн умардын ой, сэрүүн бүсийн ой, хэрийг үзэх нэг аяллаа хугацаанд энэ экватороос хойш оршдог 5 тэр үлэмж биомоос 3-ыг нь 4-ыг нь үзэх нь боломж байгаа юм. Энэ талаас нь сурчлагаа хийвэл маш олон хүн татах боломжтой. Магадгүй Баян нуурын орчмын тэр тарамсаг элстэй газраас хээр дамнан орхон голын хөндөе дамнаад хойш нь хөсөлийн тэр тайх хөтлөх тэр эг үүрийн сав хүртлэх тэр цаашаа явхад нэг газар агшаас нь дэлхий гэдэг агуулгаар бид сурчлагаа хийвэл ирсэн хүмүүс маш их таалагдана. Бид өнөөдөр зөвхөн цөөн хитэн газар аялал жуулчдын бааз түшиглээд аялал хийдэг. Гэтэл Монгол бол агшаасан умард сэрүүн бүсийн дэлхий юм шүү гэдгийг энэ агуулгаар нь сурчлагаа хийгээд өвлийн аялал жуулчлалыг бас нэмэх юм бол гайхалтай боломж байна. Нөгөө талаас олон тусгай хамгаалалтаа ялангуяа дархан цаазд газар ангиллаар хамрагдсан олон газар бий. Саяны улсын хордол сардаг улаан тайг одоо Енисей мөрний их шүү дээ. Тэгээ наашгаа зэд хамтай энэ газруудын менежментийг сайжруулад хав дарж хадгалах биш. Бид нар ашиглангаа хамгаалах гэдэг энэ концепцийг төлхөө бариад магадгүй эндээс үзэх юм бол тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд өөрчлөлт оруулах шаардлага тулгарна. Дархан цаазд газар хориотой, орчны одоо онгон бус хориотой. Гэтэл онгон бус нь бусдын хамгийн их очихыг хүсдэг үзэх амьтны чуулган тэндэл байдаг. Тэгэхээр бид бас энэ эргэцүү орчноо бэлтгэж явахгүй хөгжүүлэн аялал жуулчлал татна гэдэг хууль эргэцийн хувьд юм зөрчил төсөв байх учраас магадгүй энэ зөвлөмжд нь тусгаж өгвөл хэрэгтэй болох байх. Тэгэхээр өнөөдөр сайхан туршлага байна. Бид тусгай хамгаалалттай газар нутгийг дөрөөлсөн аялал жуулчлал. За
За баярлалаа. Би судалгаа хөгжлийн хүрээлэнгийн захирал Артагбат. Тэгээд өнөөдөр бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган болж байна. Одоо ингээд сая хамгийн ихний одоо бүсийн хөгжилгээд хилцүүлэг боллоо, 7 хилцүүлэг боллоо. Нэг хилцүүлэгт нь 6-аас 7 гишүүн бүгдээрээ суучихсан. За ерөнхий сайд нь бид яг хаашаа явж байгаа юм бэ гэдэг үгээ үндсэн одоо хуралдаан дээр хэлээд ингээд бүх энэ бүсийн хөгжлийн талаар баримтчгуудыг гаргачихснаа ярьж байна л да. Тэгээд яг ингээд Монгол улс бүгд нийшээ нэг тийшээ харьяа гэж зорьсон байгаа энэ үед одоо энэ баримтын одоо бодлогын баримтчгийг хэрэгжүүлэхэд хувийн хвшлийнхээ яг ямар оролцох ёстой вэ гэдэг дээр бас таны саналыг сонсох гэсэн. Тэгэхээр яг бичсэн хөгжлийн бодлого бол ерөнхийдөө ингээд боловсруулагдаад одоо цаашаа хэрэгжилт рүүгээ бид явах цаг нь болсон. Тэгэхээр бодлого өнөөдөр хаанаа очиж хэрэгждэг юм бэ гэдэг нэг асуудал байна. Бодлого бол тодорхойлдог. Хууль бол зохицуулах үүрэгтэй. Хөтөлбөр бол чиглүүлдэг. Ингээд төсөл төрөө очихоор бол бидний энийг бол одоо хэрэгжүүлдэг гэсэн үг. Тэгэхээр одоо бодлогын бичиг баримт бол хоёр хөлтэй явж идэг гэсэн үг. Нэгдүгээрт одоо стратеги, хоёрдугаарт бол доороосоо дээшээ буюу одоо бизнесийн байгууллага дээр суурилсан одоо бизнесийг илүү хөгжүүлэх тал дээр тэр оролцоог хангах тал дээр явдаг гэсэн үг. Тэгэхээр энэ стратегийн суурь бичиг баримтаа бол өнөөдөр бид нар одоо боловсруулаад баталсан хэрэгжүүлэх шатндаа явж байна л гэсэн үг. Тэгэхээр би энд нэг хойд бүс төр нэг онцлог хэлэх гээд байгаа. Хойд бүс төр одоо манай энэ стенер судлаа хөгжлийн хүрээлэнгээс одоо боловсруулсан нэг хөгжлийн загварын санал байгаа. Энэ бол үйлдвэрлэлийн харилцаанд суурилсан хөгжлийн загвар байдаг. Үйлдвэрлэлийнхаа өмнөх буюу бид нөөцөө яаж зохион байгуулалт оруулах вэ? Үйлдвэрлэлээ цааш нь яаж хөгжүүлэх вэ? Ингээд цаашаа боом тулан зах зээл рүүгээ одоо тэлэх энэ гурван харилцааг зохицуулах дээр бид нар нэг загвар гаргаад ажилласан байна. Тэгэхээр хойд бүсийн хувьд энэ хамгийн том давуу талтай бүс нутаг байгаа. Хойд бүс боомттой юу? Боомт нь байна. Хүнд ээж үйлдвэр байна уу? Байна. Тэгэхээр одоо юу гэдгийг хөвсгөл, булган, орхон бол эдийн засгийн үед нэг интеграцид оршдог байхгүй. Мөн дээр нь сая Баттөвшин доктор хэллээ. Энэ бүсүүд хоорондоо яаж бас эдийн засгийн үед интеграцид орох, хоорондоо яаж хамтрахыг гэдэг асуудал. Энэ дээр хойд бүсэд би одоо нэг санал хэлэхэд бол хойд бүс өөрөө баруун болон төвийн бүсийг холбосон энэ логистикийн том хаб байх бүрэн боломжтой. Бүрэн боломжтой байхгүй. Тэгэхээр одоо салбар руугаа эргээд ороход бол өнөөдөр Орхон аймагт бид нар хүнд аж үйлдвэрийн салбарыг одоо бид бүсийг хөгжүүлнэ гэдэг ингэ ярьж байгаа. Тэгэхээр хүнд аж үйлдвэрээ дагаад хөнгөн үйлдвэр нь өөрөө хөгждөг тийм зүй тогтолтой байхгүй юу? Тэгэхээр Улган аймгийг одоо ингээд газар тариалан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлнэхээс илүү би энийг одоо нөөцөө хоршоолынхоо системээр удирдаад ингээд хөдөө аж ахуйн парка хөгжүүлчих юм бол өөрөө зах зээл нь хажууданд байгаа. Мөн цаашлаад хойд талдаа нөгөө боомт тэрний цааталт одоо хамгийн ойрхон Закаминск дээр бол одоо төврийн хөдрийн ордууд нь байх жишээтэй. Тэгэхээр ингээд өргөн ийм боломжтой гэдгийг би нэгдүгээр онцлох байна. Хүнд аж үйлдвэрийн хувьд бол бид нар хувийн хвшилтэйгээ одоо оролцоо яаж хангах вэ гэхээр энэ бол паркын зохион байгуулалт төр явж байгаа. Парк гэдэг бол төр менежментийг хийж болно. Энэ бол төрийн өмчит парк. Гэхдээ хуулиндаа юу гэж оруулсан бэ гэхээр паркийн нийж компаниуд одоо тэр голлох үйлдвэрийг дагаад цаашаа хөгжих үйлдвэрлэлийн гинжин хэлхээгээр буюу хаягдлагын үйлдвэрлэлийг хөгжүүлэх аягүй чухал байдаг байхгүй. Энэ өөрөө одоо өнөөдөр оюун эрдэнэ сайдын яриад байгаа ногоон шилжилт яг энэ хүнд аж үйлдвэр дээр буюу хойд бүс дээр гарах хамгийн том давуу тал байгаа. Тэгэхээр энэ дээр би одоо үндсэн гол үйлдвэрлэлээ энэ Эрдэнэтийн үйлдвэр технологийн парк нь аваа явахад хувийн аж ахуйн нэгжүүд нь тийшээгээ ороод ажиллаад явхад бол төр яаж дэмжиж гэнэ вэ гэхээр дэд бүтцийн улсаас тавьж өгч байгаа. 100%. Хувийн одоо аж ахуйн нэгжүүд тийшээ орж үйлдвэрлэл үйлчлэгээ эхлэхэд татвар хууль эрх зүйн орчны хувьд бол тэнд орох тоног төхөөрөмжийн гайл нотоос нь чөлөөлөд өгсөн. Газрын төлбөрөөс нь чөлөөлөд өгчихсөн. Дээр нь тэнд одоо логистикийн асуудлыг нь бол шийдээд өгчихсөн ийм том давуу талтай байхгүй юу? Тэгэхээр тэнд
үйлдвэрлэлийн гинжээ хэлэхээ байгаль орчныг бид нэг доороос хянах боломжтой. Дээр нь хүний хөгжлийн төлөө байх гэсэн энэ үйлдвэр технологийн паркын 3 зарчимтанд үйлчилж байгааг бид нар маш том анхаарах хэрэгтэй. Хөдөө аж ахуйн салбарт хоршоо гэдэг хөдөлгөөн явсан. Хоршоог байгуулад бид нар яваад байгаа. Эцсийн дүндээ бид нар хоршоолын систем үүсгэх гэдэг байгаа байхгүй да. Хоршоолын систем. Тэгэхээр бид нар эдийн засгийн зүй тогтолцоо хөдөө аж ахуйн салбар дээр харах юм бол ерөөсөө нөөцөө яах юм, үйлдвэрлэлээ яах юм, хуваарлтаа яах юм, зах зээл буюу хэрэглэгчтэйгээ яаж холбох юм гэдэг асуудал байна. Энэ дээр нөөц дээр анхан шатны хоршоод одоо манай энэ Тан лабын одон чимэд доктор хэллээ те. Анхан шатны хоршооны зохион байгуулалтанд нөөцөн дээр ажиллаач. Дунд шатны хоршоон дээр хувийн аж ахуйн нэгжүүд нь оролцоод тэнд одоо илүү чадвархаа сайжруулад явах боломж нь байгаа. Мөн дээр нь үндэсний компаниуд орон нутагт очоод хөдөө аж ахуйн бизнес рүү орохороо өөрөө нөөцөөс нь эхлээд үйлдвэрлэл, хуваарлалгээд зах зээл гаргах төр маркетинг брэнд бүгдийг нь хийдэг байхгүй манайх. Бүгдийг нь өөрсдөө хийх гэдэг. Гэхдээ орон нутагт төр засгийн одоо энэ бодлого дэмжлэгээр хоршоо хөдөлгөөн, энэ цагаан алт, хүнсний хувьсгал гэсэн хөдөлгөөнүүдтэй уялдуулах юм бол бид нар одоо яг энэ орон нутагт эдийн засгийн бүтцээ хоршоолын системд тулгуурлаад яг энэ эдийн засгийн зүй тогтолцоороо баялагийнхаа хуваарлтыг аягүй зөв хийчих боломжтой. Нэг үндэсний компани бүгдийг нь хийх шаардлагагүй. Орон нутгаа мэдж чинь, газар тарилангаа мэдж чинь, малаа мэдж чинь, цаг уураа мэдж чинь энэ хүмүүс нь хоршоогоо байгуулад зохион байгуулалтандаа ороод ингээ явдаг. Үндэсний томоохон компаниуд нь бол тэдний чадварчуулаад илүү гадагшаа зах зээл рүүгээ одоо харсан ийм байдлаар явах бүрэн боломжтой шүү гэдгийг л онцлбар. За баярлалаа. Тэгэхээр хойд бүс бол ингээ ярен соргод их онцлогтой, давуу талтай бүс. Тэгээ бусад бүстэй харьцуулах юм бол бас би арай төрүүлж явна уу гэж харж байна. Ягаад гэвэл хойд бүсийг одоо хөгжлийн төв гэсэн бас төрийн бүс байгууллагатай. Тэр байгууллагаараа дамжуулаад энэ бүс аль энэ 3 аймаг бол аль хэдийн бүсээрээ нийлцсэн одоо арай төрүүлж алхаж гинүү да гэж харж байгаа хгүй. Тэгээд дахиад инхгэрэл захирал дараагийн асуултыг өгсөн. Сайн ингээ ярьж ин орон нутгийн ч юм уу ингээд чухал гэдэг. Тэгэхэд яг энэ бүсийн хөгжлийг хэрэгжүүлэхэд орон нутгийн төлөвлөлт хангалттай энэ юун дээр анхаарах ёстой юм бэ? За бүсийн хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалтанд олон нийтийн оролцоог хангахад оновчтой санал байна уу? За ерөнхийдөө одоо өмнө нь манай явж ирсэн төлөвлөлтүүдийг хараад тахаар ерөнхийдөө нийгмийнхаа асуудлыг шийдэх гэсэн ийм зорилттой төлөвлөлтүүд байж байдаг. Ерөнхийдөө эдийн засгийнхаа агуулгаар төлөвлөлт хийхгүй байгаа гэж харагдаж байгаа. Тэгэхээр нэг бол төлөвлөлтгүй байна, эсвэл төлөвлөлт маш буу байна л гэж харагдаад байна. Зөв жишээлбэл 7 буудлын эцэст нэг хүнд 0.7 газар өгчөө тэр хүнд зам аваач нь гэвэл энэ нь өөрөө эдийн засгийн маш их өртөгтэй. Тэгэхээр энийг бид нэр яаж зөв төлөвлөх юм бэ гэхээр тэр газарт өөрөө эдийн засгийн харилцаанд ордог тэр зохицуулалт нь байж иж тэнд одоо хүн амын төвлөрөл үүсгэнэ гэдэг юм. Тэгэхээр энэ төлөвлөлтүүд бол биднэрт өмнөх одоо төлөвлөлтүүдээр бол хангалтгүй байсан гэж харагдаж байгаа. Тэгэхээр түрүүн бас оролцогчдоос ярьж байна те түрүүн бодлого бол дээрээс доошоо доороос дээшээ гэдэг юм уу те аж ахуйн нэгжүүдийнх бол одоо доороосоо дээшээ чиглэлтэй ингэж явж байгаа. Бид нар тогтвортой үйлчлэлийн 17 зорилт гэдэг олон улсын байгууллага ингээд бүгдээрээ нийтээрээ энэ 17 зорилтыг тодорхойлцсон. Энэ зорилтын гол одоо утга санаа нь юу юм бэ гэхээр эдийн засаг болон нийгэм за ингээд байгаль орчин гэсэн энэ 3 алтан харилцаа чинь нийлжээж хамгийн зөв хөгжлийн одоо юу гарч ирэх юм бэ? Загвар гарч ирэх юм байна гэд ингээд тогтоож байгаа. Тэгэхээр энэ 17 зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн бодлого бол бүгдээрээ л тийшээ чиглэж байгаа. Гэхдээ хаана очиод хамгийн хэрэгжилт муу авах хэрэг орон нутагт. Орон нутаг дээр энэ бодлого төлөвлөлтүүд нэг арга хэмжээ олж очиод тэр арга хэмжээгээ задлаад явахдаа дахиад хэрэгжилт нь хангалтгүй болчихж байгаа. Нөгөө талаас оролцогчтой маш дутуу тодорхойлж байгаа. Энэ бодлого төлөвлөлтөнд оролцогчд гэдгийг нэг хүнээр төлөөлүүлэх юм уу? Эсвэл нэг төрийн албаа авч явах юм уу? Нэг иргэн байх юм уу гэдэг нь айгүй ойлгомжгүй байна. Тэгэхээр салбар бүрийн оролцогчдынхаа оролцоог хэн байх юм бэ гэдгийг нэгдүгээр тэгэхээр маш сайн тодорхойлж өгсдөө гэж харагдаж байна. Хоёрдугаар болохоор энэ дээр олон нийтийн одоо оролцоог нэмэгдүүлэх тал дээр төрийн байгууллага болоо төрийн бас байгууллагын юм уян харилцаанууд хэрэгтэй. Илүү одоо орон нутгийн төрийн захиргааны байгууллага бол төрийн захиргааны шинжтэй биш төрийн иргэндээ үйлчлдэг энэ зөөлөн систем рүү бид нэр үнэхээр орох хэрэгтэй болсон байна. Жишээлбэл газрын харилцаан дээр газрын даамлан төрийн захиргааны албан хаагч биш эсвэл төрийн үйлчлэгээний албан хаагч мэдээлэл өгдөг
тэр хүнтэйгээ харилцдаг тий анхан шатн дээр байгаа хүмүүс бол илүү энэ үйлчлэгээ чиглэл рүүгээ хандах нь бол биднэрт аягүй чухал яаж байгаа юм. Тэгээ одоогоор энэ үйл ажиллагааг төрийн бас байгууллагууд одоо дунд нь холбож одоо ажиллах бүрэн боломж байгаа даа. Тэгэхээр манай хойд бүсийн хөгжлийн төв гэдэг төрийн бас байгууллага бол өнгөрсөн онд байгуулагдсан. За энэчнээс сүүлийн 1 жилийн хугацаанд бол энэ хойд бүс бид нар эдийн засгийн хувьд ямар салбаруудаа хөгжүүлвэл илүү үр дүнтэй байх юм бэ гэдэг дээр бүх эрдэмтэн судлаачтай оруулсан. За ингээд энэ дээрээ ирээд бид нар бодлого гаргачлаа. Одоо бодлого яаж хэрэгжих юм бэ гэдэг дээр бүгдээрээ яриа сууж байна. Тэгэхээр энэ дээр дахиад төрийн бас байгуулах юм болоод энэ иргэний хувь хүний оролцоо бол маш чухал байна. Тэгэхээр цаашдаа бид нар бол дандаа иргэнтэйгээ харьцсан. За энэ төрийн бодлогын ойлгомжгүй шийдвэрүүд яаж одоо илүү ойлгомжтой болох амьдрал дээр хэрхэн буух юм бэ гэдэг дээр илүү одоо төвлөрч ажиллана гэж бодож байгаа. За мөн одоо яг энэ хойд бүсийнхээ эдийн засгаа одоо бүгдээрээ одоо хөгжүүлнэ гэх юм бол 3 аймаг өөрөө хоорондоо ойлголтоо нэгтгэх хэрэгтэй. Жишээлбэл одоо ингээд сумын газар зохион байгуулалтын төлөлгөө, аймгийн газар зохион байгуулалтын төлөлгөө, сумын төлөлгөө, аймгийн төлөлгөө гэдэг бүгд тийм төлөлгөөтэй болсон. Тэр төлөлгөөгөө дагуулаад төсвийн хөрөнгө оруулалтаа хийдэг. Тэгэхээр төсвийн хөрөнгө оруулалт өөрөө 330 суман дээр задарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ 330 суман дээр задарч байгаагаа бид нэр бүсчлээд нөгөө 3 аймагтаа мөнгөө нийлүүлж хагаад хамгийн ач холбогдолтой төслүүдээ санхүүжүүлъя гэдэг энэ ойлголтыг бол бид нэр зайлшгүй нэгтгэх ёстой. Тэгэхээр энэ дээр бол яг энэ мэргэжлийн одоо хүмүүс нь эрдэмтэн судлаачид нь бүх одоо энэ хүмүүстэй бас хэлж ярьж ах хэвээр. Дээрэс нь энэ олон нийтийн оролцоог идэвхжүүлэх чиглэлээр дандаа зөөлөн ажлууд хийж байгаа төрийн бас байгууллагууд бол илүү олон болж энэ үйл ажиллагаагаа таниулах төрийн бодлогыг олон нийтэд нь хүргэх чиглэлийн ажлыг бол зайлшгүй хийх шаардлагатай байна гэж харж байна. За баярлалаа. Бацангил доктор нэг сонирхлын зүйлс асуусан. Энэ газар зүүн байшлийн хувьд хойд бүсийн хөгжлийн нөөцийн онцлог нь юу вэ? За тэгэхээр бид нэр ер нь энэ хойд бүсийн талаарыг олон талаас нь ингээд ярьж байна. Дөрвөж бас олон хүмүүс ингээд ярьсан. Тэгэхээр хойд бүсийн маань ерөнхий одоо энэ давуу тал юу вэ нэ? Байрлалын давуу тал энэ харьцангуй болон өнгөлөхөө гэсэн хоёр янзын давуу талыг бид нар илэрхийлдэг. Тэгээ эндээс аваад үзэхээр хойд бүс яа харахгүй бүр харьцангуй болон өнгөлөхөө давуу тал аль нэрээ болоод одоо хамгийн баг харьцангуй дээд зэрэг гэж үзэж юм боломжтой. Энийг бид нар олон талаар нь нотолж байна. Нэгдүгээрт бол байгалийн нөхцөлийн хувьд бол Монгол орны бүхий л одоо байгалийн одоо бүслүүр хөвтэй босоо бүслүүрийн хэв шинж бүхий нутаг энэ бүсэд байна. За энд бол говь хэрээс аваад одоо тундрын тайх хүртэлх энэ бүх байгалийн олон хэв шинж ландшафт бол ингээд тархсан байдаг онцлогтой. Дээр нь эрд соёлын асар их нөөцтэй. Тухайлбал энэ бүсэд одоо стратегийн 2 том орд байж юм тийм ээ. Нэг нь бол одоо бүрэн хааны фасилитийн орд, нөгөөх нь одоо ашиглагдж байгаа эрдэнэтийн зэсмэлбдийн орд гэдэг. Энэ 2 том орд дээр нь дахиад 5 орд бол стратегийн хэмжээний ач холбогдолтой болох энэ судалгаа хийгдээд явж байгаа энэ том хэмжээний. Тэгэхээр эрд соёлын бол асар их нөхцөл байна. За дээр нь уур амьсгалын болон бусад нөөц бол асар их сайтай. Энэ утгаараа бол жишээ нь аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байна. Аялал дээр нь бол бас эдийн засгийн бас олон том нөөц байгаа. Энэ төрөөр шинэ мал аж ахуйн үйлдвэрлэлийн хүрээнд аваад үзэхээр малын тоотлогоогоор бол ерөнхийдөө хойд ус бол тэргүүлдэг. Тэр дундаа бол одоо өнгөрсөн 23 оны малын тоотлогоор бол Хөвсгөл аймаг бол одоо 5.7 сая малтайгаар бол улсынхаа хэмжээнд малын тоотлогоор тэргүүлсэн. Тэр дундаа хоньны тоотлогоогоор тэргүүлсэн. Энэ өөрөө нөгөө мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зохицлуудыг хөгжүүлэх энэ боломжийг одоо гаргаж ирж байгаа. Тэгээ энэ түүхийн энэ давуу талууд дээр бид нэр асар их нөөц байгаа бол энэний зүгээр ашиглалтын тал дээр асар их дутагдал байгаа. Тухайлх юм бол одоо хоньны арьс одоо юу гэдэг малын арьс ширний босруулалтан дээр энэ бол манайх асар их хэмжээний одоо дутагдaltaй талууд ажиглагдж байгаа. Тэгээ нөгөө хамтын ажиллагаа хоршооллын маань авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны одоо нөөцүүдээ бүгдийг тодорхойлоод нөөцийнхөө ашиглалтын бас ирэмбийг тогтоож өгж байгаа ажил бол илүү үр дүнтэй байх юм уу. За дээр нь зам харилцааны хувьд бас одоо хойд ус бол харьцангуй одоо том одоо боломжийн одоо авт замын болон одоо зам тээврийн сүлжээтэй. За дээр нь 2 том бомб байна. Банк хэлэг болон ханхын бомбоос за өмнөд одоо хятад улстай холбогдож болох босоо 2 тэнхлэг одоо цаашдаа холбогдохоор байгаа. За энэ нь өөрөө одоо өмнөөс хойд чиглэлтэй энэ том тэнхлэгийг хүрээнд бас энэ бүс дундын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх боломж бол
гарч ир тээвэр логистикийн боломж бол таранжит тээврийн боломж бол гарч ирж байна. За дээр нь бас энэ нэг том хөгжих боломж юу вэ нөхөр аливаа бүс нутаг хөгжих нэг том түүхэн нь бол өсөлтийн төвүүд бий болсон байх хэвээр. Өсөлтийн төвүүдэд дагаад тэдгээрийн хооронд тэнглэгүүд бий болдог. Тэгвэл энэ хойд бүсэд одоо Эрдэнэ тот гэсэн Орхон аймгийн том бие даасан өсөлтийн том төв байна. За мөн Мөрөн хот гэсэн бас орон нутгийн хэмжээндээ бол нэлээд том хэмжээний өсөлтийн төвүүд. Тэгэхээр энэ хоёр өсөлтийн төвөө дагаад хот төдөөгийн одоо харилцаа одоо чадварыг нөөцийг ашиглах энэ боломж бүрдүүлж байгаа. За нэг дутагдaltaй нэг том талыг хэлж байгаа. Энэ бол ер нь бид нар хэлж байгаа энэ төлөлтийг хийж болон төлөлтийг түрүү ярьж байгаа хэрэгжүүлэх энэ үйл явц. Тэгэхээр нөгөө хэрэгжүүлэх мэрэгжилтнүүд маань энэ дээр хамгийн их дутагдaltaй. Төлөлтийнхаа хүрээнд төлөлт хийж байгаа мэрэгжлүүдтэй тэр төлөлтийг хэрэгжүүлэх замыг хянах энэ чиглэл дээр бол бас яа харахгүй одоо 300 гаруй мянган хүн амтай хэдий ч энэ бидний хэрэгжүүлэх гэж хүсэж байгаа энэ үйл явцыг одоо хэрэгжүүлэх энэ хүний нөөцийн асуудал дээр бол бас тодорхой хэмжээний бас дутагдал байгаа. За баярлалаа. Одон чимээ захирал. Энэ хойд бүс хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх ямар хэлбэрийн тогтолцоо байж болох вэ? Энэ тогтолцооны оролцогчд нь хин юм бэ? Үр өгөөжийг нь та юу гэж харж байна? За хойд бүсийн ер нь яг бүрчилсэн хөгжлийн хүрээнд Монгол улсын төрийн бодлогын хүрээнд бол хэд хэдэн том бодлогын шийдлүүд гарсан. За энэ шийдэл энэ бодлогыг одоо хэрэгжүүлэхэд тодорхой тогтолцоо хэрэгтэй. За энэ тогтолцоо бид нар бодож байд маш зөв хийхгүй бол нөгөө тогтолцооны гажуудал бүлэглэлийн хувь хүний ашиг сонирхол давмгайлсан. За мөнгө санхүүгийн хариуцлага байдлага хөрөнгө оруулалтын найдваргүй байдал гэсэн ийм гажуудлууд үүсдэг. Тэгэхээр энэ тогтолцоог бид нар олон нийтээр суурилсан, өөрөөр хэлбэл бид нар одоо хоршооны шатлсан тогтолцоон дээр суурилсан эдийн засгийн тогтолцоогоор хөгжүүлэх нь их зүйтэй. Яагаад гэвэл хамтын тогтолцооны үнц нь гэж юм байдаг. Энэ тогтолцоог хамгаалах бодлогыг энэ хоршоод тэр дамаа энэ дундын хоршоо гэдэг түрүүн орхисон. Энэ хоршоо бол менежментийн болоод засаглалын тогтолцоогоо анхан шатны хоршоодоо зөвлөх, туслах, тэднэрт үйлчилгээ үзүүлэх, мөн арга зүйн зөвлөгөө өгөх ийм олон төрлийн үйлчилгээ үзүүлж иж хоршоог урт удаан хугацаанд тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлдэг ийм тогтолцоо болж өгдөг. За энэ дундын хоршоон дээр мөн дундын үйлдвэрлэл, дундын борлуулалт, хадгалалт, тордолтын төвүүд байршина. Эндээс дээш технологи шаардсан, химийн болоод инженерийн дэд бүтцийг шаардсан үйлдвэрлэлийг бид нар энэ өрсүүдийн сум дундын өсөлтийн төвүүд аж үйлдвэрийн паркуудаар байршуулна гэсэн ийм төлөвлөлттэй байгаа маа. За ийм тогтолцоогоор бид нар одоо хувийн хвшил суурилсан ийм бодлого төлөвлөлттэй менежментийн зөв арга барил. Энэ дээр болохоор менежментийг бид нар нэгдсэн цогц менежментийн тогтолцоогоор явал нэлээд өөр өгөөжтэй хөдөө аж ахуйг удирдахад нэлээд ийм боломжтой шийдлүүд энэ дээр байна гэж үзэж байгаа. Тийм учраас одоо бид зөв менежмент, засаглал, энэ хоршоо олон нийтээр суурилсан засаглалын үн цэнийг хамгаалах энэ бодлогоо тууштай байрч явбал бид нар одоо урт удаан хугацаанд тогтвортой ажиллах ийм тогтолцоог бүрдүүлж чаднаа л гэсэн ойлголтыг хэлмээр байна. Та дөрөв нэмээд асуучих хэлжээс эхэндээ сүүлийн төр засгаас олон одоо чухал шийдвэрүүдийг гаргасан гэдэг. Энэ бодлогын чухал шийдвэрүүдийн уялдаа хэр байгаа гэж та үзэж байна. Сая олон төслүүд бас хэллээ шүү дээ. Ер нь яг хуу бодлого шийдвэрийн хүрээнд энэ бичиг баримтууд дээр нь ажиллаад үзэхээр давхцлууд нэлээд үүсэж байна. За энэ давхцлуудыг бид нар давхцж байгаа байдлаар нь хооронд нь үүсэж болох уялдаа холбоо гэж харах хэрэгтэй. Тус тустай онцлог байгаа бичиг баримтуудыг бид нар тухайн төсөл хөтөлбөрүүдийн явуулах ёстой зорилгыг гээд тодорхойлох ёстой юм шиг. Тэгээ энэ зорилго бодлогоо уялдаа холбоогоо нэгтгэсэн цагт бол энэ дээвэр одоо бүчилсэн хөгжлийн хүрээнд бол одоо бүх хөтөлбөрөө нэгтгээд аваа явуучих юм боломжтой. Энэний суурь нь болохоор энэ тогтолцоо, оршоон цовруулсан тогтолцоо. Дээвэр байгууллага үр шим хүртэгч нь энэ бүс нутагт оршин сууж байгаа ард дээргээд хоршоод одоо ашиг хүртэх ийм боломжтой. За баярлалаа. Мөнх хоёр захирал
түрүүн бас нэг олон улсын гоё туршлагуудаас ингээд ярьлаа шүү дээ. Ингээд ер нь энэ хүчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг одоо яаж оновчтойгоор дэмжих талаар олон улсын шилдэг арга туршлагыг хэрэгжүүлэх шаардлагатай байна те. Тэгэхээр энэ таны бодлоор дараагийн алхам юу вэ? Ер нь олон улсын зөвлөхүүд хоёр л юм дээр анхаараач гэж ялангуяа хойд бүс дээр. За нэгдүгürt нь хойд бүс өөрөө байгалийн баялагтай байна, уулуурхаатай байна, аялал жуулчлал бүхэл боломж бол нөөц байна. Тэгэхээр энийг хийхдээ яг зөв төлөвлөж л гэж хэлэх. 3 тулгууртай юмны зөвхөн нэгийг хараад төлөвчвөл явандаа 5-10 жилийн дараа унана тий. Тэгэхээр төслийн менежментээр бид бүгд ярьдаг. Бод, суу, сайн төлөвлөл, хэрэгжилттэй болохоор хурдан хий, гүгээд яв тий. Тэгжээж эн чинь өөрөө амжилттай болдог. Манайд яг эсэргээр уг нь бол 7 хэмжиж нэг огтл гэдэг үгээд те. Гэтэл бидэд яг тэр төлөлтийн шатан дээр бага хугацаа зарцуулаад гүйжснээ боцожгүйгээл эргэж уцаад тэгээ энэ чинь өөр амжилтанд хүрдэггүй. Тэгэхээр бид нар энэ хойд бүсийн төлөлтөн дээр энэ байгаль орчныгаа тэнд амьдардаг нутгийн иргэдэг тэгээд энэ уулуурхаа энэ бусад төлөлтүүдэд хамттан цогцоор нь төлөлөө. Тэгээд арай урт хугацаанд өргөн үрээтэй харж иж алхамаар ухралтгүй урагшлаа гэдэг л тийм л зарчим байна. Тэрийг л хэрэгжүүлэх. Жишээ нь энэ дээр ямар юу багхээр тэр бид эдийн санал болгоод байгаа development by design буюу тэр хөгжлийг одоо бусдаа сөрөг нөлөөлгөөр төлөх гэдэг дээр за уулуурхаан төсөл байлаа гэж бод. Тэгэхээр уулуурхаан төсөл нь хэр одоо сөрөг нөлөөлөл үзүүлэхээр байна гэдгийг эхлээ үнэлчихэж байгаа. За энэ эко сервис авдаг ус ургамал тэр авдаа нөлөөлөхгүй. За дараа нь тэгвэл тэр нөлөөллийг бид нар бууруулах боломжтой байна уугүй юу гэдэг. За тэгээ бууруулах боломжтой байсан ч гэсэн аливаа байгалийн унган төрх том төсөл хөгжил хэрэгжсэний дараа буцаад эргээ сэргээдэггүй. Тийм учраас дүүцүүлэн хамгаал гэдэг юм гарч ирдэг. Яг адилхан биологийн нөхцөлтэй адилхан газрыг хамгаалснараа нийлбэр дүнгээрээ бол байгальтай эргээ нөлөө. Тэгжиж нөгөө тогтвортой хөгжлөө. Яг энэ нэг шийдвэр гаргах механизмыг яг энэ хойд бүсийн зөвлөл байсан уу те тамгын газар хөгжлийн төлөлтийн хүмүүс нь үйл ажиллагаанд хэрэглээч гэдэг л юмыг яриад байгаа. Тэгжиж л бид нар урт хугацаанд ээлтэй амьдрын тэр малччин үе удмаараа тэндээ амьдрын шүү дээ. Хоёр дахь юм нь болохоор аялал жуулчлалын тухай бол маш их ярьж байна те. Тэгэхээр байгаль суурилсан аялал жуулчлалыг илүү түлхүү хөгжүүлээч. Яагаад тэгэхээр масс аялал жуулчлалч өөрөө жишээ нь тоо мэдээлэл судалгаагаар харахад энэ хүмүүс бол дунджаар бол 8 хондог тий өдөрт нэг $157 зарцуулдаг бол яг энэ байгаль суурилсан тусгай зориултын аялагч нар өөрөө дунджаар 13-4 хондог $275 зарцуулдаг гэдэг. Энэ эдийн засгийн импакт нь тэгээд тэр байгаль орчинд нөлөөлөх нь шал өөр түвшнийх тий. Тэгээ энийг хийхтэй холбоотой ягаар бид нар хамгийн энгийн арга бол дэвтэргүй бид нар хамгаалаад авцсан тусгай хамгаалтын захиргаа тэрийгэ чадахжуулчих. Нутгийн иргэд гэж нэг хүмүүс байна те. Нутгийн иргэд гэдэг хүмүүс чинь тэр байгалаа мэддэг. Тэгээд тэнд амьдарч байгаа хүмүүст үйлчлэгээ үзүүлэх боломжтой. Тэгвэл тэр нутгийн иргэдэд тулгуурсан аялал жуулчлалыг бас явуулаач. Тэгээд энэ хоёр шугамаа зэрэг явуулах юм бол байгальтай ээлтэй аялал жуулчлалыг энэ бүсийнхэн бол хөгжүүлж чадна. Тэгэх юм бол энэ бүс бол зөвхөн нэг хөгжлийн тухай ярьж байгаа биш. Энэ хүмүүс бол тогтвортой хөгжлийг хийж чадж байгаа бүс нутаг болох юм аа гэж хэлээд байгаа. Баярлалаа. За бацаахан судлаач би таныг бүс нутагт хөгжлийг байгаль орчинд нөлөө багтаа төлөвлөхнө гэсэн экологийн ялгаатай 4 бүс нутгийн үнэлгээний тайлангийн эмэгтэйглүүдийн зохиогч гэж сонссон те. Тэгэхээр энэ зохиогчийн хувьд энэхүү судалгааны ажил нь бүсэлсэн хөгжлийн төлөвлөгөөтэй хэрхэн уялдаж байгаа юм бэ? Хойд бүсийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулах боломжийг та хэрхэн төсөөлж байгаа юм бэ? За энэ би энэ тус үргэлжлээд нэг жоохон тодруулах хийчихье. Энэ бүс нутгийн хувьд бид 3.1 сая газрыг тусгай хамгаалтанд давна гэдэг энэ бүсчилсэн хөгжлийн үзэл баримтад тусгасан байна лээ. Энэ бол гайхалтай. Энэ бол үлэмж орон зай. Тэгэхээр энэ газар 3.1 сая газрыг хаана шингээх вэ гэж зарим хүн бодож байж магадгүй. Өчнөө олон тусгай хамгаалтай газар байна шүү дээ гэж. Тэгэхээр энэ өмнө авсан тэр дархан цаасд газрууд хоорондоо зайтай маш хязгаарлагдмал. Бид аль нэгэн том экологийн системийг авахын тулд ус цэнгийг ус байхад л тэрний эхийг авчих хэрэгтэй. Мөн тэр орчинд зөвхөн сэрүүн бүсийн ой биш олон хуштай энэ олон мөнх ногоон модыг авсан баг. Гэт зарим газараа бол зүгээр л ой гэдгээр л авчихсан байдаг. Эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр тэр Монгол улсын засгийн газар 92 оны Rio de Janeiroд болсон олон улсын баг хурд болсон шүү дээ дэлхийн тэргүүнээр. Тэнд Монгол улс
2030 он гэхэд нийт нутаг дэвсгэрийн 30% шүү. Хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулнаа гэд ийм амлалт авсан. Энэ амлалтыг бас хэрэгжүүлэхэд саяын энэ бүсэлсэн хөгжлийн хувьд их тустай боллоо. Энд би их сайхан ийм үйл явдлыг харж байгаа. Урд өмнө хийхээр зэрэг засаглахааны нэгжээс болоод хэцүү болчихдог. Хамгаалтанд авах гэхээр 2 сумын нутаг дамжихаар зэрэг 2 аймгийн нутаг дамжихаар маш төвөгтэй болдог. Иргэдийн төлөөш одоо энэ тэгвэл бас томоор нь харах мөн энэ экологийн бүс нутгийг, биологийн олон янз байдлыг том уудам орон зай олон ялгаатай экологийн системийг хамруулах боломж байна гэдгээрээ бүр гайхалтай болж байгаа. Тэгэхээр энэ бидэнд бас энд хэрэгжүүлэхэд энэ тусгай хамгаалалттай газрын энэ түрүүн хэлсэн байгаль орчинд нөлөө багтай төлөвлөх нь гэдэг энэ олон улсын, ялангуяа Америкийн нэгдсэн улсын аргачлал дээр дөрөөлөд манай Монголын маш олон судлаачид оролцож, за 100 гаруй судлаачид олон академик байгууллагууд, ихтэй сургуулиуд, төрийн бус олон хүн оролцож энийг бүтээсэн. Одоо бидэнд бүх зүйл байгаа. Тэнд ямар экологийн систем хаана тархан оршдгийн түүний орон зайн цар хүрээ мөн ямар ховордсон зүйл амтан ургамлыг өөртөө хадгалдаг газар нь хаана байна вэ гэдг нь бүгд гарцсан байгаа. За ийм учраас өнөөдөр зөвхөн бид аялал жуулчлалд эрхэлдэг одоо гэдгийг энэ нөхөрлөл нутгийн иргэдийг л зүгээр тийм нөхөрлөл гэдэг нэг тийм нэг нэг хуулийн дээр дурдсан нэр биш бодит үйл ажиллагаа эрхэлдэг тийм хүмүүс болгоод мал цөөрнө. Тэгэхгүй өнөөдөр тусгай хамгаалалттай газар тавих гэсэн бэлчээрийн талхидлын улмаас газрын доройтол нүүлдсэн учраас экологийн чухал бүс нутаг гэдээ одоо төлөвлөсөн 215 юм газар байгаа юм. Одоо ТНС байгууллагаас хийчихэд бэлэн болчиход байгаа. Гэтэл авах гэхээр бэлчээрийн талхидл төрсөн газрын доройтолтой. Тэгэхээр тэрнээс чинь холдохоос арга байхгүй. Тэгээ олон ийм экологийн чухал бүс нутаг аль хэдийн газрын зурган дээр бүх шинжүүдтэйгээ бичигдсэн байж байгаа. Тэгээ энэ бэлэн сайхан дид үтс байна гэж хэлж болно. Одоо яаж хөгжүүлэх вэ? Хаана юуг бид нар сая одоо бас энэ дэллээ тусгай сонирхлын аялал жуулчлал ялангуяа түнд нутгийн иргэдийг л хамруулах. Улаанбаатар хотын нэгэн компани очоод тэнд хийвш. Тэгэхээр бид энэ газрын доройтол ялангуяа малын тоо толгойг хязгаарлах түүнийг аялал жуулчлалаас олох одоо тэр нэг юу гэдгийг тэнд малаас авдгийг аялал жуулчлалаас авдаг тийм болгоод бас тэр хүмүүст нутгийн хүмүүст чухал хөгжилд чухал байх. За баярлалаа. За сүүлийн асуултыг Артуга захирал тавья. Тэгээд бүссэн хөгжилд бомтын хөгжил чухал үүрэгтэй гэдэг хүн болго ярьж байгаа. Хойд бүсийн хувьд бол 2 бомт байгаа. Тэгэхээр энэ бүссэн хөгжлийн бодлогоор бомтуудын хөгжлийг одоо хэрхэн дэмжих боломжтой юм? За би айгуу төвчгөн хариулъя те. Тэгэхээр сая бомтуудыг бас нэрлэлээ. Ер нь бол бомтын төлөвлөлт, бомтын хөгжил бол яадгүй гэхээр нэг талын одоо улсын бодлого төлөвлөлтөөр бол хийгддэг. Хоёр талын уялдаа холбоо, бодгын уялдаа холбоонд суурилж иж төлөвлөлт нь хийгдэж, ингээд цаашаа хэрэгжилт явагдана. Тэгэхээр энэ бомт өөрөө тасралтгүй найдвартгай ажиллагаа чухал байдаг. Тэргээр гарч байгаа ачаа урсгал одоо логистик терминалын асуудлууд бас чухал. Тэгэхээр хойд бүсийн хувьд бол би юу хэлэх гээд нөхөр энэ өсчилсөн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд одоо төлөвлөгдчихсэн байгаа энэ хүнд үйлдвэрийн байршлууд энэ логистикийн одоо үйлдвэрлэлийн төв буюу энэ өсөлтийн төвүүд эдгээр бол ирээдүйн цаг дээр яах гэдэг юм бэ гэхээр бид нар дотооддоо эдийн засгаа яаж төрөлжүүлж өсгөх зах зээлээ цаашаа тэлхийн тулд биднэрт нэг л асуудал байгаа. Нэг л асуудал. Тэр нь юу вэ гэхээр та нар бүтээгдэхүүнээ нэгдүгээрт тогтмол нийлүүлэх, тэгээд чанартай байх стандарт тавьчих байгаа юм. Ийшээ бид нар орох асуудал байгаа. Тэгэхээр энэ үйлдвэр технологийн парк, энэ өсөлтийн төвүүд эцсийн дүндээ чанартай бүтээгдэхүүн, нөөцийн хувьд тогтвортой байх, тасралтгүй найдвартай байх энэ бүх зүйлийг л дотооддоо бий болгоход оршиж байгаа.
Энэ бүх зүйл бүсчилсэн хөгжлийн одоо энэ үзэл баримтлал энэ эдийн засгийн орон зай төлөвлөлтөд гол хөшүүрэг нь болж байгаа. Энэ нь эргээд одоо тэр бомтын цааталт бомтын харилцан уялдаатай бодлогын төлөвт 3 дахь зах зээл 2 дахь зах зээл рүү нийлүүлэхэд л гол хөшүүрэг болов гэж одоо судлаачид тэгж харж байна. За баярлалаа, панелистуудаа баярлалаа. Хилцүүлэг маань 60 минут үргэлжлэх ёстой. Тэгээд бас нэгэнт бид энэ 4 удаагийн хилцүүлэг хийгээд тэгээд нэгдсэн хуралдаан дээр бас саналаа танилцуулах ёстой шүү дээ. Хойд бүс ямар саналтай байна, ямар дүгнэлтэнд хүрж ийн гэдгээ танилцуулна. Тэгээд оролцогчноо сонирхсан асуулт байж магадгүй, эсвэл бас өөрсдийн санал хийх зүйл байвал, тийм оролцогч байвал та бүхнийг өрье. Тэгээ үгүй бол энэ удаагийн хилцүүлгээ өндөрлөхөд бэлэн байна. Оролцогчоос бас сонирхсан асуулт байх уу? Панелистуудаас тодруулах зүйл байна уу? Өөрсдийн саналаа бас нэгдсэн хуралдаанд хэлэх. Орны яг бүс нутгаас аймагуд бас зориулж ирсэн оролцогчд маань байгаа гэж ойлгож байгаа. За тэгвэл дараагийн хилцүүлэгт орцгоох уу? За байна уу? Асуулт байна. За. Хинд микрофон өгч. За тэгээд энэ асуултуу санал үнийг сонсоод тэгээд хилцүүлгээ өндөрлөе. Сайн байцгаана уу? Шинжилгээ технологийн их сургуулийн Баасан дас гэж юм байна. Би тав хүнээс нэг юм асуух гээд нөгөө хойд бүсийн нөөцийн тухай бас нэлээд батсан багш энэ ярьж байгаа шиг байна. Та нар мэдлэн жил 2003 онд тайлангаа тавьсан сүүн соёл гэдэг төслийг сонссон уу? Харвард, Макс Планкийн хүрээлэн тэгээд Мойс шүтээ центр оролцсон. Хөвсгөл булган тэгээд говийн бүсээс зөвхөн дундгой оролцоод Монголд байгаа нөгөө ашигтай бактериудыг судалсан тийм нэг том төсөл явагдсан. Хэрвээ энэ талаар бас сонсоогүй бол нөгөө манай энэ хойд бүсийн нэг хамгийн том нөөц бол энэ ирээдүйн биотехнологийн үндэслэлээр болж болох магадгүй те. Нэг ийм сүүн соёл гэдэг төсөл. Уул нь энэ Байгалийн түүхийн музейд 14 хоног гараад дууссан л да. Манайхан завгүй байжгаад үзэж амжаагүй хүмүүс байгаа. Гэтэ араас нь хөөгөөд одоо ингээ харах юм бол ийм жижигхэн газар нутаг дээр таны хэлж байгаа шиг 3.1 хэдэн сая га гэж ярьж байгаа чинь дэлхийгээс харахад их жижигхэн газар. Тэгэхэд энэ газар 9,000 одоо бидний пробиотик гэж нэрлэдэг тийм ээ ашигтай бактери 9,000 төрөл зүйлийн ашигтай бактери байна гэдгийг нөгөө хөрс ус мал сүү тэгээ хүний идэж уусан өтгөн шингэн бүгдээс нь аваад тодорхойлсон нэг тийм гайхамшигтай нөөц тодорхойлогдсон байдаг байхгүй. Тэгэхээр энийг бас ирээдүйд нөгөө хойд нутгийнхаа бүсийнхаа нөгөө эдийн засгийн юм тооцоолоо дараагийн аж үйлдвэржилт гэдэг юм хараад тийм амьд эрдэнэт дуусах байх. Тэгээ фосфоруудын орд дуусах байх. Тэгээ дараад нь юу болдох вэ гэдгийг ингээ харах юм бол нөгөө булганы сайхан ариг мариг байгаад байдаг учирч жадсан ч нэг тэмцээ нэг тийм байгаад байгаа гэсэн юу юм бэ лээ. Баярлалаа. За санал гэж ойлголоо. Бүх одоо хилцүүлгийн турших протоколын тогтолцож байгаа. Тэгээ тэндээс бас саналд нэгдэх зүйл гарч ирэх байгаа гэж ойлгож байна те. За ингээд хоёр дахь хилцүүлэг буюу хамтын ажиллагаа гэсэн энэ хилцүүлэг үгээр өндөрлөж байна. Та бүхэндээ баярлалаа.